Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Сайн байцгаана уу хүмүүдээ. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ нийгмийн давхраажилт гэдэг сэдвийг сорил буюу дасгал ажил дээр тайлбарлаж энэ хичээлийг бол ойлгоцгаая. За нийгмийн давхраажилтын тухай сорилыг ажиллая. За нийгмийн гишүүд эрх мэдэл, нэр хүнд, өмч хөрөнгөөр нэг нөгөөгийнхөө дээр юм уу доор байрлах нийгмийн байдлыг юу гэж тайлбарлах вэ гэдэг. За зөв үгдэл нь юу юм бол давхраа нь бид нийгмийн давхраа нийгмийн тэгш буус байдал дийн давхраажилт гэдэг. За энэ зөв ойлголт нь бол нийгмийн давхраажилт байна. Тэр нийгмийн давхраажилт гэдгийг гишүүд эрх мэдэл нэр хүн дээрээ өмч хөргөө нэг нэгийнхээ дээр юм уу доор байрлах үйл явдал юм аа гэд ингээд ойлгочих болно. За дараагийнх нь за эд баялаг, эрх мэдэл, нэр хүнд, нийгмийн байр суурь гэдэг. Тэр эд баялаг гэж юу юм? Эрх мэдэл гэж юу юм? Нэр хүнд гэж юу юм? Ингээд сая давхраажилт дээр бид бүхэн энэ зүйлээрээ дээр юм уу доор байрлах гэж тайлбарласан. За тэгвэл энэ ойлголтыг ялгаж салгаж тайлбарлая. За тэгэхээр зөв хариулт нь. За тэгэхээр эд баялаг гэдэг нь орлогын хэмжээ, ажил эрхлэлт, боловсрал гэсэн үзүүлэлтээр хослуулан ашигладгийг бол эд баялаг гэдэг дээр авч үзнэ. За эрх мэдэл гэдэг нь өөрийн хүслийг бусдад хүлээлгэх чадвар буюу өөрийн хүсэл зорилгыг хэрэгжүүлэх чадварыг бол эрх мэдэл гэж авч үзнэ. За нэр хүнд гэдэг нь ямар нэгэн мэрэгжил, аюулс чадвар, албан тушаалд өгч бүх хүндэтгэлийг бол нэр хүнд гэж үзнэ. За нийгмийн байр суурь гэдэг. За нийгмийн байр суурь гэдэг нь бие хүн ба гэр бүлийн тодорхой хугацаанд олж авч байгаа мөнгөний хэмжээ буюу өмч хөрөнгө орлогыг хамруулж авч үзнэ. Энэ бол нийгмийн эдийн засгийн байр суурь. Нийгмийн эдийн засгийн байр суурь. За нийгмийн давхраажилтын хэв маяг гэж байдаг. Боолчлол, каст, язгуур, анги гэдэг. За тэгвэл энэ каст гэдэг нийгмийн давхраажилтын хэв маягийг нэг сонгодог улсууд энэтхэг улс гэж үзчихсэн юм ээ. За тэгэхээр энэтхэг улс төр жишээлбэл брахман, кшатри, вайшя гэдэг нь яг ямар кастын хэв маяг вэ гэдгийг тодорхойлъё. Брахман гэдэг болохоор санвартнууд, ном сургаал айлддаг хүмүүсийг санвартнууд гэж үздэг. За энийг бол хамгийн дээд каст гэж үздэг. За кшатри гэдэг нь болохоор цэргийнхэн. За вайшя гэдэг нь болохоор худалдаачид, шудра гэдэг нь боолууд гэдэг. За энэ кастын тогтолцоо маань мануугийн хууль гэдэг зүйл дээр тулгуурлаж гэж хүмүүсийг каст тухаадаг. За тэгэхээр энэ наснда дээд каст буюу брахманд байлаа гэж бодоход дараа кшатри каст байлаа гэж бодоход дараа төрөлтөө дээд каст руу орох боломжтой гэж ийм ихтгэл үнэмшлэлээр нь тулгуурлаж энэ кастын тогтолцоонд хуваарилдаг. За дараагийнх нь. За нийгмийн энэ аж үйлдвэрчлэлтийн харилцааны үр дүнд тогтсон эдийн засгийн баялагын ялгаанаас үүдэлтэй харьцангуй нээлттэй буюу хувийн байр суурьаа өөрчлөх боломжтой давхраажилтын хэв маяг нь аль вэ гэдэг. За түрүүн багшинд урьдсан тийм ээ. Нийгмийн давхраажилтын хэв маяг боолчлол, каст, язгуур. Энэ уруу бол нийгмийн давхраажилтын шатар дээш юм уу доош ямар шилжих боломжгүй. Эндээс зөв хариулт нь бол аль нь ах нь. За анги гэдэг нийгмийн давхраажилтын хэв маяг байх нэ. За 5. Үе залгамжлалын ирсэн маш их хэмжээний хөрөнгө, алдар хүнд, өндөр эрх мэдэлтэй гэр бүлүүд аль ангид багтах вэ? Үе залгамжлал ирсэн. За одоо орчин үед бол нийгмийн давхраажилтын анги гэдэг юм аяг бид нар хамрагддаг. За тэгэхээр энэ бол дээд гэдэг анги байх нэ. За хуульчид, физикчид, архитекторууд, гүйцэтгэх захирал, төрийн албаны мэргэжилтнүүд буюу цагаан захтагууд аль ангид орох вэ? За сайн бодоорой. За энд бол дундын дээд гэдэг ангид бол хамрагддаг байх нэ. За маш бага орлоготой мэрэгжилгүй энгийн ажид эрхэлдэг ажилчид нь аль ангид хамрагдах вэ? Маш бага орлоготой гэдэг. За дундын доод ажилч ангид бол хамрагддаг байх нэ. За дунд сургуулийн багш нар, жижиг бизнес эрхлэгчид, худалдаа эрхлэгчид, компьютерийн программистууд, төрийн дундаас доогуур албан агчид буюу цагаан захтагууд аль ангид нь орох вэ? За нийгмийн давхраажилтын нийгмийн аль хэв маяг гэдэг. За энэ болохоор дунд гэдэг энэ ангид бол хамрагддаг байна.
За эндээс энэ нийгмийн давхар ажилтны энэ харьцангуй байр суурь өөрчлөх боломжтой нээлттэй хэм маягт маань цагаан захтангууд, хөх захтангууд гэдэг ойлголт бол бий болсон. За тэгэхээр цагаан захтангууд гэхээр илүү их нийгмийн давхар ажилтны байр сууриас дээшлэх юм боломжтой хэм маяг байдаг. За тэгэхээр цагаан захтангууд гэж яг ямар хүмүүсийг хэлдэг юм болоо? За энэ ойлголтыг тайлбарлаарай хүүхдүүдээ. За хариулцаад бас баг тийм ээ. За оюуны хөдөлмөр эрхлэгчдийг бол цагаан захтан гэж үздэг байна. За харин хөх захтангуудыг гол төлөв яг ажил хөдөлмөр эрхэлдэг буюу биеийн хүчний хөдөлмөр эрхлэгчдэг болохоор хөх захтан гэж үздэг. За тэгэхээр нийгмийн давхар ажилтны хэмжигдэхүүн дээр эрх мэдэл, эд баялаг, нэр хүнд, боловсрал гэж үздэг. За тэгэхээр энд орчин үед хамгийн байр сууриа нийгмийн давхар ажилтныг дээшлүүлэх бүрэн боломжтой хэмжигдэхүүн бол боловсрал гэж үздэг. Тэгэхээр боловсрал буюу оюуны хөдөлмөр эрхлэгчд маань илүү их одоо нийгмийн дээд ангид одоо хамрагдах боломжтой ардчилсан нээлттэй нийгмийн хэм маягт бид бүхэн бол ажиллаж амьдарч байна. За ингээд давхар ажилтны ойлголтыг бүгдээрээ дасгал даалгавар дээр тулгуурлаж багш нь тайлбарлалаа. За анхаарал хандуулсанд баярлалаа.